Хилтэй сайнч нэгэн дусан хүү үргэлжинэн хөгжилтэй нэгэн уснаа хүү хариуцлагатай бацаагсан хатуулаа бүхний эхлэл энэрэнгүй хамгаалж төсөлөд шидэт намар айлан тунглад ертөнд тэдний гогтон дусал бүрт амьдрал би дугадуулаад хамтайлаа ос амьдрал тэтгнэ ос гэрэл түгэнэ харибэр хамгаална хамтдаа гэрэлнэ ос амьдрал тэтгнэ ос гэрэл түгэнэ харибэр хамгаална хамтдаа аяцгай. Энэ усыг шууд уул яах вэ? Ээж усыг юу гэдэг лээ? Буцалгаж ууж вэ гэдэг. Тэртээ тэргүү хатуулаагүй ч усыг цэвэршүүлээд явуулдаг байхад заавал буцалгах ямар хэрэгтэй гэж? Харин л дээ. Бидний мэддгүү ямар нэг юм байдгийн болов уу? Чи миний бодож байгааг бодож гин үү? Тийм ээ. Түүхийгээр л ууцгаая. Биш гэмтэй. Шидэт нам. Оо, яг зөв. Тэгээд бид хоёр яагаад шууд ууж болдгүй юм болоо гэж бодоод та хоёрыг дууцсан байхгүй юу? Ойлгомжтой. Товчхондоо бол усыг цэвэршүүлэх маш олон үе шат байдаг. Хөөх. Тэгээд хитэн үе шат байдгийн би. Их олон нарийн шалгуураар цэвэр усыг шүүдгэлтэй. Advanced Water Purification Plant. Тэр нь тэгээд юу гэж байгаа юм бэ? Дэвшилтэд усыг гүн цэвэршүүлэх үйлдвэр гэж байгаа юм да. Байж гараа тэгээд тэр Advanced Water юу ч хэлээд тэр чинь тэгээд яг яадаг юм бэ? Хэлээд өгөөч. Хилээд юугүй. Бүгдээрээ айлцгааж байгаад л харцгаая л да. Тий. За, өнөөдөр та хоёртоо ундны усыг хэрхэн цэвэршүүлдэг талаар тайлбарлаж өгье. Хөөх. Гэхдээ энэ улаан ногоон гэрлүүд нь юу вэ? За, энэ шүү дээ. Ногоон гэрэл нь хэвийн туслуудыг, харин улаан нь дахин шалгадах шаардлагатай туслуудыг зааж байгаа юм. Тэгээд ингээд дэлгэцээр хянаад байхаар системд чинь алдаа гарвал яах вэ? Бид нар ямар ч алдаа гаргадаггүй л дээ. Тэгвэл яагаад усыг буцалгаж уудаг юм бэ? Ямар нэг алдаа гардаг болоод л тэр юм биш үү? Хөөе, бро. Чи бидний нэг л басаад байна да? Үгүй, басаагүй. Үгүй, чи басаад байна. Үгүй. Тийм. Үгүй. Тийм. Одоо болно. Цэвэршүүлсэн ус олон жил болсон шугам хоолоогоор дамжихдаа бохирдох эрсдэлтэй байд юм шүү дээ. Тийм болохоор л хүмүүс усаа буцалгаж хэрэглэх хэрэгтэй байдаг юм. Одоо харин та нар хүсэх юм бол ус цэвэршүүлэх үйл явцыг дэрэгдээс нь харж болно шүү дээ. Тэгэлтэй. Ямар гоё юм бэ? За, та нарт дамжлагтаа үнэхээр баяртай болно. Тэгэхээр тэр бол ус цэвэршүүлтийн хамгийн эхний шат болох анхаарч болох хэсэг байгаа. Харин дараа нь химийн бодистой хойлох хэсэг. Тэгээд үүний дараагаар болохоор тунгаах хэсэг. Харин бидний энэ зогсож байгаа энэ хэсэг бол ус шүүлтүрний хэсэг шүү дээ. Оо, тэр манай ажилчид харагдаж байна. За, сайн байцгаана уу? Ажил дүрлэн давгүй үсттэй. Гарал үүсэл. Номон гол. Ам бол хэдэн туслаа? Их туслаас дөрвүүлээ. Намтраас ч харахад 2 удаа бусад туслын биед халдаж танхаарсан хатуулаг зан чанартай. Тэгэхээр
Тэнцэхгүй. Бид маш нэгт шалгадаг байгаа биз? Вау! Энэ газар их гэрэлтэй хэсэг болохоор нүд чинь жаахан өвдөж магадгүй шүү. Нэвтрэх нууц үг. Цэвэр үү? За чи угаас над дургу. Чи илээ усхан. Цэвэр ус. Ямар гөргөн жижиг юм бэ? Тэд бол хэд ягаан туяанууд гэрлэр цэвэрлэгчд шалгарсан усан төслүүдэд нарийн шинжилгээ хийдэг юм. Тэрийг хата. Яста гайхалтай юм аа. За бүгдээрээ дараагийн хэсэг рүү явъя. Эндээ жаахан байж яа. Тэр юу вэ? Ямар бектон том юм бэ? Тэд бол манай хамгийн кул ажилчид. Харчи. Эй, юу энэ антуда? Ажилд ажгүй үстэй аа? Тэд бол мембрын шүүлтүрийн хамгаалагч нар байгаа юм. Яа! Бекима. За цаашаа явцгаая. Энэ яг яадаг гэдвэ? Дараагийн орох хэсэг маш нарийн нягтршилтай байдаг учраас бид яг л тоосонцор шиг жижигхэн болох хэрэгтэй. Юу? Тоосонцор шиг ээ. Тэр чин бараг л харагдахгүй болно үстэй. Яг тийм. Гэхдээ санаа зовох хэрэггүй дээ. Гайш нөлөө бараг л байхгүй. Бараг л гинэ. Педре? Энэ миний хоолой юу? Зэмавойс? Яагаад ивэдэттэй зацдаг вэ? Бид бас жижигхэн болсон учраас хоолой маань хүртэл ий болчдөг юм шүү. Бид хий сандраарэ. Бараг л гайш нөлөөгүй. Тэр юун тронод вэ? Идэл ороо осмосын хамгаалагч нар усны ширхгээс 700 мянга дахин нарийн бүдцээр усыг цэвэршүүлдэг гэж боддоо. 700 мянга дахин гинэ. Ингэж шинжилгээ хийчихэд энэ туслуудыг хааш нь явуулдаг юм бэ? Хүний ертөнц рүү л хэлгээндэ. Гүх, энд шинжилээд, тэнд шинжилээд их ажил болдог байх нэ. Тэнд бүрчлүү нарийн шинжилдэг тусгай тоног төхөөрөмжтэй лаборатори байдаг юм. Энэ бүгдийг нийлүүлээд усны түншлэлийн хөтөлбөр гэж нэрлэх юм. Усны түншлэлийн хөтөлбөр гинэ. Тийм ээ. Усаа хайрлаж хамгаалах хүсэлтэй олон ажилчид шидэт ертөнцийн усан туслуудын зүрх сэтгэл шингэсэн болохоор бидний хайртай ус гэж нэрлэдэг юм. Энд чи тийм ч албан ёсны нэр биш л дээ. Тийм үү? Тэгвэл бид хоёр ч бас энэ хөтөлбөрт нэгдэж болох уу? Боололгүй яах вэ? Усаа хайрлахыг хүссэн хүн бүхэнд нээлттэй. За, өнөөдрийн аяллаа энд хүргээд дуусах уу? Ахад жаахан байдаг уу? Цэвэр байгаа шүү дээ. Тэр ч тийм л дээ. Ус хэдий цэвэрхэн байгаа ч олон жил болсон шугам хоолоогоор дамжихдаа бохирдох эрсдэлтэй байдаг гэж хатуула хэлсэн баха. Тэгээд ч ээж баян юу гэж тагтдаг вүлээ? За тиймдээ. Усаа буцалгаж хэрэглэж вэ? Ус сэнгэг ус ундаа болох эрдэнэс дуусал жижигхэн дэлхийд хэрэгтэй шүү. Усаа хайрлацгай, усаа гамнацгай, дуусал бүрийг хадгалцгай. Дэлхийгээ хамгаалцгай.